За би бол юуны өмнө бол 16 онд би хотын ажил өгснөөс хойш бидний хэсэг ажлуудыг зогсооцсон байсан ардын нам. Нөгөө гэр хорлын дахин төлөлт, нөгөө метро тийм үү. Нөгөө энэ одоо богдуулын бүсийг одоо хотын мэдлэлд авах гэдэг их олон ажлуудыг зогсоосон байсан. Тэрийг Нямбатар одоо үргэлжлүүлээд явж байгаа. Энэ хийгчээс олон ажил үргэлжлүүлээд явж байгаа. Би ташран хэлье. Монгол улсад байдаг бүх дарга нар, бүх төвчний дарга нар дотроос хамгийн хүнд ажлыг хариуцсан, хамгийн ачааллэгтэй ганц хотын дарга байдаг. Ерөнхийлөгч хажууд нь юу ч биш. Ерөнхийсээ засаг масаг бол өстой сайд майд бол хотын дарга хажууд л өстой юу зүгээр тэрэл бодлогын л ус гэж явдаг. Хотын дарга төр бүх юм. Тэгэхээр зэрэг хотын дарга тийм учраас хотын дарга нь байсан улсууд бид нар биенийхээ жоохон зовлон ойлгох хэрэгтэй. Би бол хотын дарга багтаач тийм байсан. Урдах дарга нараа муулж барьж гачин мангар юм хийж ирээсөө явж байгаа ч. Ер нь хотын ажил цахилгаан станцын асуудал улс төрийн асуудал биш үү? Нэгэн дулаант арчсан намынхан дараад ардын намынхан хөрнө гэж байхгүй шүү дээ, тийм шүү дээ. Нэг нь гэрэлтэй суугаад нөгөөх нь гэрэлгүй суuna. Энэ чинь улс төрийн асуудал биш байдаг байхгүй юу? Гай болж. Тийм учраас аль болох баг ардын нам харин 16 оноос Нямбатарыг хүртэл бол айгүй айхтар улс төржүүлж бидний үед хийжсэн бүх ажил зогсоо бүгдийг зогсоосон гэж бүгдийг метро дахин зүйл бүгдийг одоо тэрийг сэргээсэн байгаа. Зүгээр яг жоохон Нямбатарт хэлмээр юм. Үгүй энэ иргэдтэй нэг хүндэтгэлтэй харилцалтай. Энэ хүмүүстэй нэг жоохон зүгээр л тийм үү хүндэтгэлтэй. Би тэгж иргэдтэйгээ загнаж явж суудаа байхгүй тийм үү. Би очиод дандаа иргэдтэй загнуулаад үйлчлэл зогсдог гэсэн. Тийм учраас зүгээр л нэг тийм байцгаал гэж хэлж байна. Дээрээс нөгөө сая Нямбатар дахиад хэлмээр байгаа. Үгүй энэ богдуул яармаг энэ бүх ерөнхий төлөвлөгөөний бүс нутгуудаа хотын мэдлэлтэй аваач. Би өөрөө дахиад хэлье тааш. Тийм үү. Гэхдээ энэ замын төвжил шийдэх гэж бол энэ хотын замын цагтаага аваач мэдлээ. Тийм үн чи босон удирдлагатай. Дээрээс нь энэ дулаан эрчим хүчээ хотын дарга мэдлэлтэй аваач. Яг тэгвэл сая дулаан эрчим хүч доголдоод энэ үйл жоохон төвдөө өвччлөөч дээ чинь. Яг тэгвэл энэ дулаан эрчим хүч нь бүгд дээш удирдлагатай. Одоо энэ 17 давхраас дээш барилгын зөвшөөрлийг барилга хотын юм өгдөг хот өгдөггүй шүү дээ. Тэгээ энийг одоо болоо энэ туулын гол дээр авчиад өндөр давхрын барилга барьсан чи хот өгдөггүй байхгүй энэ ч зөвшөөрлөө. Энэ барилга хот байгуулт юм өгдөг байхгүй. Энэ нэг дампуу юмнуудаа болоо. Ер нь бол би одоо Нямбатарыг догоогоод байгаа. Аль ч нэг жоогоо яваад наадуулаа хэрэлцээд аваад гэж хэлээд байгаа байхгүй. Сүүл нөгөө оноо тооцох систем, социализмын үе шилжлээ гэж эргэж хүмжлээ. Энийг та юу гэж харж байна? Хэнд ямар оноо тооцож байгаагаа ер нь оноогоо нэгдүгээр зөв тооцох хэрэгтэй. Ямар оноо тооцож байгаа би гэхдээ тэр оноо тооцох алгоритм схемийн сайн мэдэхгүй болохоор ойлгохгүй байгаа. Тэгээд